За тэтгэмжүүд маань илүү тийм богино хугацаатай эрсдлийг хэлж байгаа. Одоо иргэн хүн ажил хөдөлмөр эрхэлж гээ, орлого олж байгаа тийм. Энэ одоо орлоготой байх үедээ нийгмийн эрсдэлд одоо өртдөг. Жишээлх юм бол богино хугацаатай эрсдэл гэж үг хэлж байгаа нөхөр эмэгтэйчүүд хүүхд төрүүлж байна. Хүүхдээ хараад одоо гэртээ сууж байгаа орлогогүй болчихж байна. Энэ маань өөрөө санхүүгийн хувьд эрсдэл болчихж байгаа. За ажил хөдөлмөр эрхэлж яваад хөдөлмөрийн чадвараа ердийн өвчний улмаас өвдөөд ажиллаа хийж чадахгүй мөн цалин үс авах боломжгүй. Энэ маань өөрөө бас хөдөлмөрийн чадвараа түр алдаад явж байгаа маань өөрөө бас эрсдэл болдог. За бүр одоо муугаар ярих юм бол нас барах тохиолдол байдаг тийм ээ. Тэгэхээр нас барсан одоо даатгуулагчийн ар гэрийн үр хүүхдийн үлддэг энэ өөрөө маш том эрсдэл. Тэгэхээр энэ эрсдлүүдийг хаах зорилгоор тэтгэмжийн даатгал гэж байгаа юм. За шинжилсэн найруулга хэрэгцснээрээ тэтгэврийн харилцааг тусдаа бие даасан хуулиар тэтгэмжийн харилцааг одоо нийгмийн даатгалын сангаас болгох тэтгэмжийн тухай хуулиар зохицуулаад явж байгаа. За дээрэс нь бас одоо гинт ирдэг нэг эрсдэл бол энэ ажилгүйд өртөх. Даатгуулагч янз бүрийн шалтгаанаар ажил хөдөлмөр эрхэлж явж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээд үлж явж байгаад байгууллага нь одоо бүт зохион байгуулалтын өөрчлөлтөөр юм уу дампуура үйл ажиллагааны зогсгол ялангуяа сая одоо энэ ковидын нөхцөл байдлын улмаас аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаатай оролцсон тийм ээ. Тэнтэй холбоотой хүмүүсээ иргэдэд ажилтнуудаа ажлаас халах. Ингэснээрээ ажилгүй болсон иргэн маань одоо орлогогүй болох тийм ээ ийм одоо нөхцөл байдал үүссэн. Ажилгүйдлийн даатгалд хэрвээ одоо 3 дахь төрөл байгаа нийгмийн даатгалын энд одоо нийгмийн даатгалын шимтгэл төлөө явж исэн даатгуулагч ажилгүй болсон тохиолдолд тэтгэмж авах энэ хэрэгцээ зохицуулалт нь бол нийгмийн даатгалын сангаас олох тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдаад явж байгаа. Тэр нийгмийн даатгалын сангаас олох үйлдвэрлэлийн осол мэргэжил шалтгаалсан хүчний даатгал байгаа. Энэ маань өөрөө тусдаа бие даасан хуулиар явж байгаа. Тэгэхээр үндсэндээ хөдөлмөрийн чадвар төр алдсны, жирэмсний амарчсны, оршуулгын ажилгүйдлийн тэтгэмжийн харилцаа одоо битэрийг ярьж байгаа хуулиар зохицуулагдана гэсэн үг. Зарчмын өөрчлөлт бол энэ ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсэн амарсны тэтгэмжүүд харьцангуй урт хугацаанд өгдөг. За даатгуулагч жирэмсэн амарсны тэтгэмжийг 4 сарын хугацаанд одоо авах. Өөрөөр хэлбэл бол 120 хоног дотроо ажлын өдрөөр тооцоолж авах харьцангуй урт хугацаатай тэтгэмж. За ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагч ажлын 76 өдрөөр тооц бараг 6 сарын хугацаанд авдаг. Ийм одоо тэтгэмжийн харилцаа. Тэгэхээр энэ одоо урт хугацаатай энэ одоо тэтгэмж авах хоногуд дотор нөгөө нийтээр амрах баяр ёслолын өдрүүд буюу одоо улсын баяр наадам цагаан сар тохиолддог. Тэгэхээр олон хоног амрахаар нөгөө тэтгэмж бодох хоногоос нь энэ амралтын өдрүүд хасагдчихдаг. За жишээлх юм бол одоо нэг даатгуулагч яг тодорхой кейс байна л да. 400 мянган төгрөгийн тэтгэмж жирэмсний тэтгэмжээс нь хасагдчихсан. Яагаад гэвэл улсын баярын өдрүүд одоо тийм ажлын 5 өдөр ногдсон учраас. Тэгэхээр энэ нийтээр амрах баяр ёслолын өдрүүдийг ажлын өдөртэй адилтгаж тооцоод тэтгэмжийг нь бодохоор даатгуулагчийн гарт очих тэтгэмж саяын жишээн дээр бол 400 мянган төгрөгөөр нэмэгдэж очиж байгаа. Тэгэхээр ийм одоо нөгөө нэг зарчмын илүү даатгуулагчдад олгох тэтгэмжийн хэмжээ нэмэгдэхтэй холбоотой өөрчлөлтүүд бол гарсан байна. За ажил олгогчийн хувьд мөн одоо даатгуулагчаас гадна энд одоо нийгмийн даатгалын сангийн орлогын 50% бүрдүүлж байгаа. Тодорхой хэмжээний одоо шимтгэлийн хөнгөлөлт чөлөөлөлтүүдийг бас үзүүлэхээр бол хуульчилсан. За нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуульд бол тухайн ажил олгогч нь ажлын байраа хадгалаад ажлаасаа одоо даатгуулагчийг халаагүй ийм одоо тий дээрэс нь ажилгүйдлийн даатгалын сангаас ямар нэг төлбөр гаргуулаагүй бол энэ ажил олгогчийг дараа жил төлөх шимтгэлийн хэмжээг нь 15%-аар хөнгөлөх ийм одоо зохицуулт орсон. За энэ бол урд нь мөрдөж исэн хуульд бол байсан. 10% байсныг бол 15% болгож өөрчилсөн байгаа. Ажил олгогч 3 жил тутамд энэ хөнгөлтийг эдлэх бас боломжтой болсон байна. Ажлын 132 өдрийн хөдөлмөрийн чадвар төр алсны тэтгэмж аваад явна. За энэ хуулийн шинжилгээр бас одоо Монгол улсад бас үзэгдээд байгаа онцлог тийм тохиолдлуудыг илүү болоод бас анхаарч олгох тэтгэмжийн хугацааг нэмэгдүүлсэн байгаа. За тухайлах юм бол эргэтэн одоо шилжүүлэх тийм ээ эргэтнээ бусдаар шилжүүлсэн. За донор болсон тий. За энэ одоо даатгуулагчдын хувьд бөөрийн хүнд одоо өвчнүүд байна тий. Даатгуулагчийн хувьд нэг удаагийн хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэмж авах хугацаа нь 132 өдөр болж 2 дахин нэмэгдсэн байгаа. За ажилгүйдлийн тэтгэмжийн хувьд бас нэг одоо даатгуулагч чиглэсэн өөрчлөлт орсон. За энэ маань одоо хамгийн бага бодогддог буюу 5 хүртэл жил одоо шимтгэл төлсөн даатгуулагчийн хувьд хуучин хуулиар бол дундад салингийн 45% бодож олгодог байсан. Энэ нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын тэр минимум стандартууд 5 пунктээр одоо дутуу адаг байсныг энэ одоо шинжилсэн найруулгаар өөрчлөөд 50% болгож нэмэгдүүлсэн байна. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр ажилгүйдлийн тэтгэмжийн хувьд манайх олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцэд нийцүүлэн бусад улс оронтой
адилхан одоо болсон гэсэн үг.